Та эдлэгүүн байршуулахын тулд өөр тохирох таб дээрээс компонент багжийг сонгох боломжтой. Эдгээр багжууд нь таны төсөлд байршиж буй бүхий л эдлэгүүнүүдийг байршуулахад тусна. Ингийн тулд Type Selector дээр товшоод өөрт шаардлагатай family-ийн төрлийг сонгох хэрэгтэй. Family саарал дээр хараар бичсэн хэсэг та үүнийг сонгох боломжгүй гэдгийг анхаараарай. Харин тэдгээрт хамааралтай төрөл буюу цагаан дээр хараар бичснүүдийг сонгох боломжтой. Хэрвээ танд эндээс шаардлагатай эдлэгүүнээ олоход төвөгтэй байвал хаах хэсгээр хичээд хайж болно. Ингэхдээ шаардлагатай family-ийнхаа нэрийг зөв бичих ёстой гэдгийг анхаараарай. Жишээ нь бүгдээрээ water гэж бичиж, ингээд ямар нэгэн суултуур алга. Тиймээс шаардлагатай family оруулж ирэхийн тулд load family дээр товшоод дурууны хавцыг сонгоод keyboard-носоо PL гээд маш хурдан товшоорой. Ингээд planting дээр ирж байгаах бүгдээрээ суултуур үүсгэхийн тулд plumbing буюу сангийн хэрэгсэл рүү оръё. Инженер болон архитекторуудын байршуулах боломжтой эдлэгүүнүүд architectural MIP гэсэн хоёр хэсэгт хуваагддаг. Architectural нь барилга архитектурын зургийн түвшинд үүсгэх тохиромжтой. Харин MIP нь тухайн тоног төхөөрөмжийг инженерийн шийдэлтэд үүсгэхэд зориулагдсан family-нуудыг агуулж байдаг гэдгийг анхаараарай. Өөрөөр хэлбэл та MIP хавцанд байгаа эдлэгүүнүүдийг ус цахилгаан болоод бусад их үсэрт холбож инженерийн тооцоо хийхэд ашиглах боломжтой. Бүгдээрээ MIP руу оръё. Ингээд equipment буюу тоног төхөөрөмж, fixture буюу хэрэгсэл гэсэн хоёр хавц байна. Дараад нь сантехник хэрэгслүүдийг дотор нь шүршүүр, угаалтуур, суултуур гэх мэт ангилсан байна. Суултуур руу ороход танд тодорхой хэдэн сонголтууд байгааг анзаарч байгаах. Бүгдээрээ water closet, tank flush-ийг сонгоод open дээр товшъё. Тэгээд уг ариун цэврийн өрөөнд байршуулъя. Ингийн тулд шаардлагатай газраа болгоны зэрэг авчаарай. Харамсалтай нь бидний үүсгэж буй эдлэгүүн буруу тишээ харсан байна. Тиймээс keyboard-носоо space дарж эргүүлээд шаардлагатай хэмжээнд байршуулъя. Мөн load family дээр товшоод дурууны хавцыг сонгоод me гэж бичээрэй. Ингээд mechanical буюу хасан инженерүүд хамааралтай тоног төхөөрөмжийг агуулж буй хавц дээр ирлээ. Ийшээ ороход мөн л адил architectural MIP гэсэн байна. Бүгдээрээ MIP руу оръё. Тэгээд радиатор үүсгэж байгаа учраас агаар хаалгах төхөөрөмж гэдгээрээ air side components руу оръё. Эндээс heat distribution devices буюу дулаан хуваарлах төхөөрөмжүүд рүү оръё. Та өөрийн шаардлагатай радиаторыг сонгож болно. Энэ удаа бүгдээрээ радиатор хостод гэдгийг сонгоё. Анзаарч байгаа бол энэ маань хойноо хүлээн авагчийг бэлтгэсэн дүрслэлтэй байна. Бүгдээрээ open дээр товшоод оруулж ирье. Ингээд сумны маань курсор дээр хориглосон тэмдэглэгээ гарч ирж байгааг анзаарч байгаа. Учир нь уг эдлэгүүнийг хүлээн авагч элемент дээр суйрлуулахад зориулагдсан бие дарж орших боломжгүй эдлэгүүн байна. Өөрөөр хэлбэл бүгдээрээ радиатороо хан дээр суйрлуулахаар аваачаад харагдаж эхэлнэ. Ханаас холдуулахад харагдахгүй байгааг анхаараарай. Ойролцоогоор энд маус нэгээ товшъё. Тэгээд escape дарж баачаасаа гараад үзсэн үр дүнгээ сонгоод Type Selector дээрээ товшоод өндрийг өөрчилж болж байна. Урт нь танд таалагдахгүй байвал LinkedIn тусламжтай өөрчилж болох юм. Ингээд бидний үүсгэсэн үр дүн тохиромжтой мэт харагдаж байгаа боловч та Revit-ийн орчинд зураг зурах биш, виртуал орчинд барилгыг загварчилж байгаа гэдгийг анхаараарай. Тиймээс байнга үүсгэсэн үр дүнгээ 3D харагдц руу орж шалгах нь тохиромжтой байгаа. Харамсалтай нь бүгдээрээ 3D харагдц руу ороход барилгаа гаднаас нь хараад доторх орон зайг харахад төвөгтэй байна. Энэ тохиолдолд та тухайн харагдцын үндсэн чиглэлийг өөрчилж болох юм. Жишээ нь
Хорших инженерүүдэд хамааралтай эдлгүүнүүд тодорхой харуулж байгаа ч эдгээр эдлгүүнүүд хэрхэн суурилж байгааг харахад төвөгтэй байна. Тиймээс буцаагаад coordination дээр тавья. Тэгээд 3D орчинд ажиллахад шаардлагатай энгийн баажуудтай танилцъя. Та сонгосон элементээ түр нууж цаана байгаа эдлгүүнүүдийг харах боломжтой. Жишээ нь бүгд уг ханыг сонгоод V control bar дээр нүдний шилний тэмдэглэгэн дээр товшоод hide элементийг сонгох юм бол таны сонгосон элементийг түр нуух болно. Өөрөөр хэлбэл та төслөө хаагаад нээхэд бидний нуусан уг хан буцаад гарч ирэх болон мөн уг 3D харагдцыг хэвлэхэд тухайн маань хэвлэгдэх боломжтой гэдгийг анхаараарай. Та элементүүдээ түр нуусныг ажиллах хэсгийнхаа гадна хүрээний тусламжтай мэдэх боломжтой. Энэ тохиолдолд цэнхэр өнгөтэй temporary hide isolate гэсэн бичиг гарч ирэх болно. Үр дүнд нь та цаана байгаа эдлгүүнүүдийг тодорхой харах боломжтой болж байна. Хэрвээ та тодорхой нэг эдлгүүн төвлөрч харах жаавал тухайн элементээ сонгоод эргүүлэх нь тохиолдолтой гэдгийг анхаараарай. Хүсвэл та бүх ханнуудыг нууж харах сонирхолтой байж болох юм. Тэгвэл дурын нэг ханыг сонгоод дахин нүдний шилэн дээр товшоод hide category-г сонгорой. Энэ нь walls category-т хамааралтай бүх элементүүдийг нуухад туслах болно. Ингэснээр бүгдээрээ дотор орон зайг илүү тодорхой харах боломжтой болж байна. Хэрвээ та тодорхой тооны элементүүдийг тусгаарлаж харах сонирхолтой байвал уг үйлдэлийг гүйцэтгэхэд амархан. Энэ удаа бүгдээрээ хучил шатыг сонгоё. Шатаа сонгоход төвөгтэй бол таба төвшөөрэй. Тэгээд нүдний шилний тэмдэглэгэн дээр товшоод isolate category-г сонгоё. Энэ нь таны сонгосон элементүүдийн категорид хамааралтай эдлгүүнүүдийг тусгаарлаж харахад туслах болно. Үр дүнд нь бусад категорид хамааралтай бүхий л элементүүд маань алгууллаа. Хүсвэл та зөвхөн сонгосон эдлгүүнүүдээ тусгаарлаж харах боломжтой. Ингийн тулд мөн л нүдний шилний тэмдэглэгэн дээр товшоод isolate элементийг сонгоход хангалттай. Та шаардлагатай хэмжээнд эдлгүүнүүдэд тусгаарлаж хараад танилцсан болвол түр нуусан эдлгүүнүүдээ буцааж гаргаж ирэх боломжтой. Ингийн тулд нүдний шилний тэмдэглэгэн дээр товшоод reset temporary hide isolate багжийг сонгоход хангалттай. Эсвэл та 3D харагдцаа хүсснээрээ огтлж харах боломжтой. Бид ямар нэг эдлгүүн сонгоогүй байгаа тохиолдолд Properties palette дээр таны ажиллаж байгаа харагдцын тохиргоо гарч ирэх болно. Энэ үед scroll доош нь гүйлгээд Extends бүлгийн Section box-ыг чагтлаарай. Үр дүнд нь гарч ирэх уг хайрцгийг сонгоод эдгээр цэнхэр сумнууд дээр маус нэгэ дарж чирэх замаар хүснээрээ огтлох боломжтой. Мөн та уг боломж байршуу тэмдэглэгэн дээр маус нэгэ дарж чирэх замаар уг хайрцгийг эргүүлэх боломжтой гэдгийг анхаараарай. Эсвэл V-cube дээр маус хоёроо дараад Orient to View-ийн тусламжтай хоёр хэмжээст харагдцуудыг 3D-гээр харах боломжтой гэдгийг анхаараарай. Үүнд байгууллал, нүр тал, огтлууд орно. Жишээ нь бүгдээрээ floor plans-ийн давхар нэгийг сонгох юм бол та нэгдүгээр давхрынхаа байгуулалтыг 3D-гээр харах боломжтой болох юм. Харамсалтай нь энэ тохиолдолд бидний үүсгэсэн радиатор маань харагдахгүй байна. Бүгдээрээ давхар нэг рүүгээ орвол радиатор маань байна. Бүгдээрээ уг радиатороос сонгоод Modify tab-ийн V panel дээр Selection box багжийг сонгож 3D-гээр нь тайрч харъя. Тэгээд ESC дарж сонголтоо болиулаад маусныхаа дугуй дээр хоёр уртанд төвшөөрэй. Үр дүнд нь та радиатороо тодорхой харах боломжтой боллоо. Бүгдээрээ 3D харагдцаа тайрах хайрцгийг сонгоод тал талд чинь баг зэрэг сонгож өгөөд үссэн үр дүнгээ тодорхой харъя. Харамсалтай нь бүгдээрээ
уг радиаторыг нэг давхар дээр байршуулахад Revit маань шалны түвшин дээр гэж ойлгоод агаар дээр байршуулсан байна. Үр дүнд нь уг шатны доор ороод түрүү харагдахгүй байсан байх нь. Annotate tab дээр товшоод Dimensions panel дээрх Spot Elevation баажийг сонгоод уг шатны түвшинг мэдээ 1350 S гэж дарж баажаасаа гараад радиатороо сонгоод 1450 гэж өгөөд apply товший. За ингэснээр бүгдээрээ амжилттай радиатороо шатан дээр байршуулж чадлаа. Тиймээс ямар нэг элемент сонгоогүй байхдаа 3D аргадцгийнхаа Instance Properties scroll-ыг доош нь гүйлгээд Section box-ийнхаа чигтийг аваад буцаагаад хүнд нь оруулъя. Гэх мэтчлэн та бүхэн үйлчлэл хэлхүүнээ 3D орчинд хянж сурах нь тохиромжтой гэдгийг анхаараарай.